ICM-ийн мэдээллийн сайт мэдээллийг Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотоос дамжуулж байна. За энэ өдрүүдэд нэгдсэн улсын байгууллагын төв байранд дэлхийн 154 улс орны төр засгийн тэргүүнүүд цуглан нэгдсэн улсын байгууллагын ерөнхий ассамблеийн 80 дугаар чуулганд оролцож байна. За манай улсын ерөнхийлөгч хүрэлцэхийн үед жил бүр тус чуулганд оролцож Монгол улсын байр суурийг бол тодорхой илэрхийлдэг. За энэ жилийн тухайд жишээр ерөнхий санал шүүмжилд оролцож үг хэлнэ. За түүнээс гадна одоо тус чуулганы үеэр бүгдайн Солонгос улсын ерөнхийлөгч мөн Индонез улсын ерөнхийлөгчтэй хоёр талт уулзалтыг хийн. За түүнээс гадна Нүүбийн тэргүүн Антонио Гутеррештэй бас уулзсан гэх мэдээлэл байгаа юм аа. За Монгол улс бол нэгдсэн улсын байгууллагад 1961 онд одоо эссэн. За 64 жил бол болсон байна. За Монгол улс Нүүбийн бүрэн эрхэт гишүүн болсон манай улсын тусгаар тогтносон энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсон. За түүнээс гадна манай гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж дэлхийн давцанд бие даасан тоглогчлогоо харуулах хамтын ажиллагааг өргөжүүлэх бий боломжийг бол болгосон гэж судлаачид үздэг. За Монгол улс Нүүб болон Нүүбийн системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. За цаашлаад энэ жилийн чуулганы үйл ажиллагааны онцлог ямар байгаа талаар судлаачийн дараах мэдээллийг хүргэж байна. Америкийн нэгдсэн улс бол нутаг дээр Нүүбийн төвийг байгуулад өөрөө санаачлаад тухайн үед бол дэлхийн 2 дугаар дайны нэгдсэн улстай байгууллагын чинь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Франклин Рузвельт тэгээд Британий ерөнхийлөгч Черчилль нэр санаачилсан шүү дээ. Анхных нь Атлантын хартад байж байгаа 41 он. Тэгэд өөрөө байгуулад өөрөө нутаг дээр хост улс гэдэг энэ байгууллагыг аваад тийм ээ Нью-Йорк хотод энэ том байшин сөндөрлүүлээд ингээд олон жил ажиллажсэн байж байгаа. Гэтэл өнөөдөр Трамп гэдэг хүний өмнө дээр нэгдсэн улсын байгууллагын төсөвт Америкийн нэгдсэн улсын нийлүүлдэг, хандуулдаг мөнгө нь одоо яг $500 сая ер нь төлдөг Америк бол ганцаараа оройлоо. Тэгэхээр энийг хасах тухай яриад эхэлсэн. Өөрөө санхүүгийн яг нарийн тооцоогоор энэ олон улсын хамтын нийгэмлэгт хамтах гэдэг үр дүн нь хаа байна уу гэдгийг бол Трамп тавьж байгаа. Нийтээр л тавьж байгаа л да. Тэгэхээр бол нэгдсэн улсын байгууллагын үүрэг рол гэдэг чинь мөнгөн санхүү дээр тогтцож маш их мөнгөтэй байж л ажлын явагдахаас биш сайн дурын үлсэн дээр юу харахгүй л дээ. Тэгэхээр бол Америкийн нэгдсэн улс нэгдсэн улсын байгууллагт ийм нэг сорилт тулгач юу гэж би бол судлаачийн хувьд бодоод байгаа. Гэхдээ шууд өнөөдөр хэрэгжээд тэгээд татвараа хөө болчих юм биш л дээ. Энэ чинь Америкийн хууль тогтоомж гэж байна тийм ээ. Америкийн хуулийн давал шийдэх байх л да. Гэхдээ бол хасагдана гэж би бас баталгаатай хэлэхгүй. Хасах тухай өөрөө лодсон төвшүүлдэг, ярьдаг, санхүүгийн өнцгөөс бүх үйл ажиллагааг хямдаг, хардаг ийм л хүн Америкийн ерөнхийлөгч байгаа шүү. Тэгэхээр зэрвэл ганц нүүд биш, ерөөсөө олон улсаар байгуулах тийм ЮНЕСКО-оос гараад явчихсан тийм Америкийг гаргаа явуулсан. Дэндүүх мөнгө төлж яах гэж тийм. Тэгээ ерөөсөө нь олон улсын тусламж санхүүгийнхээ энэ үйл ажиллагааг хянаа тийм ээ дахиж эргэж авч үзье гэдэг ийм байр суурин дээр байж байгаа учраас бол бас л энэ санхүүжилтийн хувьд ойрын жилүүдэд нэгдсэн улсны байгууллага сорилт тулгарна л гэж бодож байна. Нэгдсэн улсны байгууллага олон улсын их тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор байгуулагдаад идүүгээд 80 жил болж бидэд энэ 80 дахь одоо чуулганд нь оролцоод ингээд байж байна. Тэгэхээр нэгдсэн улсны байгууллага цаашаа энэ одоо үүргээ доктортой биелүүлээд явах уугүй юу? Өнөөдөр санхүүжилтийн асуудал яригдж байна тийм ээ. Том гүрнүүдийн одоо геополитикийн сөргөлдөөн байна. Орос Украины дайн, газын зурвас, ойрхон томны асуудал, Суданы иргэний дайн, Зүүн Азийн асуудлууд гэдэг. Энэ цаг үед өнөөдөр энэ одоо чуулга улсад Монгол улсын ерөнхийлөгч бичлэн оролцоод Монгол улсын хувьд энэ олон улсын хамтын нийгэмлэгт ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдэг ийм чиг үүрэг өгөхий бэлтгэлийг маргааш тавих чинь л да. Тэгэхээр Монгол улс гадаад бодлогын үзэл баримтлал гэдээ баримтчихтэй. 2011 онд баталсан энэ баримтчгийн 14-ийн 4-т нэгдсэн улсны байгууллага түүний төрөлцсөн байгууллагатай харилцаа хамтын ажиллагаагаа доктортой хөгжүүлнэ гэж заасан. Энэ хүрээнд Монгол улсын гадаад бодлого бол тэнцвэртэй байх. Өөрөөр хэлбэл нэгдсэн улсны байгууллагын системийн хүрээнд дээр нь бүс нутгуудын байгууллага сая ингээд өнгөрсөн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын бас чуулга улсанд Монгол улсын бичлэн оролцоод явлаа. Ер нь Монгол улсын гадаад бодлого сүүлийн үед маш их эрчимжиж байгаа. Энэ нэг талаас олон улсын харилцааны системийн нөхцөл байдалтай холбоотой бол нөгөө талаас нь мэдээж одоо сүүлийн үеийн манай улсын ахмад дипломатуудын шангийн татсан тэгээ гадаад яамны ерөнхийлөгчийн дамгын газрын энэ бүх гадаад бодлогын идэвхжilт бол өнөөдөр үр дүнгээ үзүүлээд явж байна. Ерөөсөө цэвэр нэгдсэн улсны байгууллагын чинь үндсэн үүрэг нь дахин хэлэхэд их тайван аюулгүй байдал. Доктортой хөгжил тийм ээ, гендерийн эрхтгч байдал, хүний эрхийн асуудал. Яг энэ чиглэл рүү чиглэсэн гадаад бодлогын томоохон санаачлуудыг бий болгоод ингээд явж байгаа нь бол Монгол улсын нэр хүндийг төдийгүй олон улсын харилцаанд байр суурийг маш сайн баталгаажуулж өгч байгаа ийм зүйл болж байна. Сүүлийн үед олон туйлт гадаад бодлого гэж нэг юм яриад байгаа.
Өөрөөр хэлбэл туйлууд бий болоод байна. Системийн хувьд олон их гүнүүд манай гадаад бодлого бол олон тулгуурт. Өөрөөр хэлбэл бүгднтэй нь нээлттэй инхийг хэрэгсэн тэр гадаад бодлогын зарчмаар л харилцлаа л гэсэн санаа. Энэ санаачлагыг бол маргааш ерөнхийлөгч үгэндээ бол дурдах байх гэж би бодож байна.